Засгийн газраас төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах, давхарсан оронтог бууруулах үүднээс хяналтын болон бүтээмжийн менежерийг томилсон. Уг шийдвэр өнгөрсөн оны 11-р сард гарсан бөгөөд Монгол Ардын нам ардчилсан нам хүн намын гишүүд дээрх албан тушаалд томилогдоод байна. Тэгвэл ардчилсан намын 23 гишүүн төрийн өмчит компанид хяналтын менежерийн албан тушаалд очжээ. Төсвөөс цалинжих менежерүүд 6 сая төгрөгийн цалинтай хувийн жолоочтой ажиллаж байна. Тодорхойлбол 5 төмөр зам компанид ардчилсан намын гишүүн Тамирыг томилжээ. Харин албан тушаалд очсон улс төрийн намын гишүүд төрийн өмчит компанийг зэгцэлж үр ашигтай ажиллуулахад нь чиглүүлнэ хэмээн өөртөө зөвтгөж байна. Миний хувьд бол 5 сая төгрөгийн цалинтай 30 гаруй жил нийгмийн даатгалт төлсөн. Тэгээ олон жилийн нэмэгдлийг бол аваад 6 орчим сая төгрөгийг авдаг. Ажлын алба гэдэг юм байхгүй. Жолооч өгсөн. Гэхдээ би бол алхдаг. Манай гэр хотын төвд байдаг. Энэ хяналтын менежер томилогдоод тодорхой хугацаанд ажил хийж тодорхой мэдээллүүдийг авсны үндсэн дээр энд байгууллагад бол үнэхээр ямар ч тийм төрийн гэсэн сэтгэлгүй хүмүүс тэнд бүгсэн. Тэнд улс төрчнөр өөрсдийнхөө сонгуульд ажилласан тэр бүх хүмүүсийг томилсон. Ер нь бол төрийн өмчийн компани хизээш ашигтай ажиллаж болохгүй, харин улс төрчдийн гар хөл болсон нөхдүүд тэнд ажиллаж явах ёстой гэдэг ийм байр сууриас хандсан тэр мэдээллүүдийг бүгдийг өгсөн. Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, уул уурхайн 5 компани л ашигтай ажилладаг гэдгийг засгийн газраас мэдэгдэж байв. Гэтэл эргэж хараад энэ мэт албан тушаалын бялууг улс төрийн намуудад хуваасаар байвал төрийн өмчит компанийн алдагдал нэмэгдэнэ гэхээс буурахгүй юм. Тэгээ энэ компани дотоод үйл ажиллагаа бүх зүйлд бас замбраагүй. Ийм л байна. Тийм учраас би энэ Тамирыгаа бас дахиад өөр тэр болохгүй бүтэхгүй компаниудаар очиж ажиллаж энэ төрийн өмчийн компаниудыг яаж идэж уудгийг энд илрүүлж гаргаж ир гэдэг ийм л хүсэлтийг тавьж байгаа. Азийн хөгжлийн банкнаас ч төр хэтэрхий данхааж ашиггүй ажилтдаг төрийн өмчит компанийг цэгцэлж хэмнэх хэрэгтэйг сануусаар байгаа юм. Санхүүгийн төрийн өмчит компаниудын ашиг болон санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд бол шинжил хийгдэх шаардлагатай гэж харж байгаа. Энэ шинжилгээг бол эхний ээлжинд засаглал үр ашигыг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зүйтэй гэж үзэж байгаа. Намууд мэрэгжлийн мэдлэг боловсралтай гишүүдээ бүтээмж хяналтын менежерийн албан тушаалд томилж байгаа гэвч сонгуульд нэр дэвшээд унсан ажилгүй болсон гишүүдээ өөдөн татаж байгаа нь үнэн бололтой. Ардчилсан намаас 5 төмөр зам компанид хяналтын менежерээр очсон Тамир нь 2024 оны сонгуульд нэр дэвшсэн ч гишүүн болж чадаагүй байна.